Тэг баг зэргийн судалснаар бол яг бэлгүүн гэдэг судалсан. Өсөлтөд яг тийм хүчтэй өсөлтөж байгаа болоо гэж бодсон. Надад бол бүгд л чанга өрсөлдөх санагдаж байна гэдэг чинь. Хатаар тийм бүгд сайн хичээл зүтгэл хөгтөөж санагдаад байна. Хоёрдугаар шатнд оролцчихлоо. Танаар тийм их дагнадаггүй хүн. Анх оролцоход ямар мэдрэмж төрсөн? Одоогийн мэдрэмжтэйгээ харьцуулахад. Одоогийн мэдрэмжтэй харьцуулах тийм ч их ялгаагүй те. Сандарч багсан бодлого ялсан гэдэг итгэж өөрчлөгдсөн юм бол. Яг хэвээ л яваад байна. Яг хэвээ. Жишээ тактик боловсруулах чадвар. Тагч боловсруулж чадсан. Тэгээ ярихгүй. Юу ингэж болсноор хүүхдүүдтэй өөртөө сэтгэлгүй ярьдаг, тэнгүүтээ ялцдаг. Тэгээд бас бэлгүүн гэдэг нэг хүүхэд байгаа. Тэгээд нэлийн амар гараа. би чанга өрсөлдөх гэсэн. Тэр бэлгүүн нэлийн чанга өрсөлдөх гэсэн гэсэн. Энэ тэмцэл оролцоо. Тэрөө бэлэг атаж гэж бодсон уу? Амир. Тэгээд хүн өсөлтөж харж байгаа өсөлтөж гэх юм бол ариун чи ханаас ариун гэдэг бүгдээ амархан гэж. Яг ингэ бүгдээ ариун шүү. Ариун шот хийсэн. Зөв нэгдүгээр дугаар хэлж хийсэн. Финансын шатнд өсөлтөж байгаа хүүхдүүдээс их болгоомжлж байгаа хүчтэй өсөлтөж шаарч байгаа хүүхдүүд гэх юм бол амин эрдэнэ тэгээд уран санаа харгуй төлхөө тэгээд хахин гэх юм. Юу ч бүгдээрээ хүчтэй Би юу? гэж болсон үйл. Юу ч бүгдээрээ олон хүүхд нэрлээ шүү дээ. Амин эрдэнэ Тийм. Финансын шатнд өсөлтөж байгаа хүүхдүүдээс болгоомжлж байгаа хүчтэй өсөлтөж харж байгаа хүүхдүүд гэх юм бол амин эрдэнэ уран санаа төлхөө тэгээд хахин гэх мэт хүүхдүүд байна. Тэгээд хамгийн их финансын шатнд яг хүчтэй өсөлтөж харж байгаа гэж ялаж харсан. Би 10 жил болоо. Манай дугаараас эхний үе дээр нэг төр ингээд за асуулт сольж. Энэ ахыг ороо. 7 цаг. Арай. Солиж байгаа. Нөгөө хош магад өгөөрэй. Тэгвэл чи 0.5 шиг мартлаа. 0.5 биш. Энэ өмнөд байгаа дээр ачаад тэгээд надад биш яаж өрөөсөн юм бэ? Тэгсэн чинь би ч нэгийг авч өччихгүй би ч 0.5 гэсэн. За биш яг 0.5 нөө. Оо хин. Ихтэй хайдаг бат. Хүчрэл. Атлаач очиод. Дээр шилтэй тэрх явсан. Одоо игээшээ. Ингэж утгүй юу? Оо за мартчих. За энэ ингээд бити үзэрээ бити гэрээ. За одоо телевизийн бичлэгээс гадуур хэлмээр байгаа юм байна уу? Одоо ингээд сэтгэлдээ авах гэж байна. Би хичээнэ. Ярам хичээн. Телевизийн бичлэг дээр хэлээгөөсөө нууц юм байна уу? Би бүгдийг болж байгаа. За телевизийн бичлэг дээр хэлээгөө нууц байна уу? Би бэлдээгүй. Бэлдээгүй. Хөө ингэж манай Reddit би ингэж постэр дээр ийм царай гаргахыг зааж өгсөн байл яах вэ? Чатгаа. Барайда. Энэ бол үзчихэ. Би ингэж зааж өгсөн жаа. Ингээд хөөе бүгдээр өчлөгөөсөн ч. Зүгээр харсан чи 3 бац. 2 байгаа. Яг хөө тэр 6 цааны хүн байгаа. 6 камер байна. Нүдний шилтэй бас камер байна шүү дээ. Камертэй юу? Хөө магадгүй метагийн камерад их заа. Тэр нэг яа. Яг энд Одоо шинсэн найрч байгаа гэсэн. Бүр амар гүнгэн болж байгаа гэсэн. Энэ юу? Энэ амар нот ш. камер нэг гиндэг. Нөгөө нэг сэрчин хийсэн чинь телевизийн бичлэгэн дээр хэлээгөө нууц байна уу? Ерөөсөө бэлдээгүй. Бүгд та нар юу шүү?
Одоо ингээд зураг авалтан дээр хилээгөө нууц байна уу? Зураг авалтан хилээг нууц уу? Байхгүй шүү дээ. Их баха. Яаж бүр дүр цогонд бэлдсэн. Юу гэж. Би яг шөнийн 3 хүртэл аним үзэж байсан шүү. Ямар Би языкаа бүр бэлдсэн. Машина код. Машинако. Чам зураг авалтан хилээгөө нууц юу вэ? Хилээгөө нууц юу вэ? Наадад 7 нэг бэлдсэн. Өөд бэлтээ бүгдээ мэдчихэж байгаа байхгүй. Үгүй чи нууцаа хэлэлтэй. Наач хотлоо хүчтэй өрсөлдөх шиг тиймээс бидний шагсаа. Уус хожиж наач. Мөнгө. Энэ амтлагдахгүй байх бодож байгаа дотроо яана юу. Хитэрсгүй урд удаад. Үнэ би яг Харин тэр дор ургамлын хийсэн харж байна уу? өдрөөрөө хитүүд ирсэн гэрээ. Наач хотлоос орж идэндээ тэр хатсан баг. Тийг мэдж байгаа шүү дээ. Онж байгаа тэдэн секунд болгон тоолоод үзсэн шүү дээ. Доор нэг хүлээж өнөөгөө тагааны Нэг 11 асуулт 11 оноо асуулт норж ирсэн. Энэ хоорондоо хэдэн битэр байгаа юм. Тэгэр чи онч. Хинт хүн гэрээ өгч юм. Эдгээр энэ нас доош хитэн метр гэдэг. Буучлаа. За энэ судлаа. Чи толгоор нэг. Ой энэ чи харж яах юм бэ? Хидэгч. Толгоор нөө хаач өгч үү? Оо хүрээд. Хоцолгоо. Нүгөө шин Хитэн метр байна уу? Нэг сараар дуу өгөө. Эрдэн битгий шиг бодлоос та чи та гэж бодож шүү дээ. Та чи. Чита. Алхны үлдэрөө. Ингээд бангаар орж байгаа шүү дээ. Сой гээ. Чита. Таа гэж. Хаач юм. Та чи байж. Зүг орсын нэг мууж ярьж байгаа. Маань өнөөдөр энэ тайзан дээр өрсөлдөж нэг ялагч 10 сая төгрөгийн шагналын эзэн болох болно. Ингээд өмнөх дугаарын ялагчтай тайзнаа урьцгаая. Нэгдүгээр дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн 11-ийн А ангийн сурагч Лодой Дамбын Амин Эрдэнэ. Миний зүгээс онцгойлон танилцуулбал энэ хүн бол ноён Амин Эрдэнэ бөгөөд 10 сая төгрөг аваад Баян Амин Эрдэнэ болох төлөвлөгөөтэй ирсэн. Хоёрдугаар дугаарын ялагч Ховд аймаг дахь Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ах дахь сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Мэндбаярын Булгамаа. Энэ хүн ч гэсэн Амин Эрдэнэийг дагаад Баян Булгамаа болно гэсэн зорилготой. 3-дугаар дугаарын ялагч Хоббын сургуулийн 10-дугаар ангийн сурагч Алтан гэрлийн Минжил Сор. Энэ хүн бид нар дундаасаа хамгийн нууцлаг нь. 4-дугаар дугаарын ялагч Монгол Орсын хамтарсан 3-дугаар сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Хадбаатрын Давг. Энэ хүн 7 дахь мэдрэгүүгээ нээж хөгжүүлсэн маш их зүүн бэлэгтэй хүн бөгөөд уран санаагийн хэлснээр яг хэдэн настайг нь хинж мэдэхгүй. 5-дугаар дугаарын ялагч Батшиг авагт уран санаа Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ах дахь сургуулийн 12-ийн Д ангийн сурагч. Манай уран санаа 10 сая төгрөгийн эзэн болох юм бол бид бүгдд нь нэг бишкээ авч өгнө гэж хэлсэн. 6-дугаар дугаарын ялагч Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ах дахь сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Дүлгөн. Энэ хүн ер нь чимээгүй байжгаад нэлээд олон хүнтэй 10 сая төгрөг хувилдаж аваад дундаа хуваая гэж ярилцсан байна л. Жишээ нь Дагваатай. 7-дугаар дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын Хоббын сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Батболдын Учрал. Хэрвээ математик биднийг үйлүүлдэг бол энэ охин математикийг үйлүүлдэг. 8-дугаар дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11-ийн Ёо ангийн сурагч Бүрэнболдын Халиун. Энэ хий би нэг сайн танихгүй. 9-дугаар дугаарын ялагч Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ах дахь сургуулийн сурагч Бат Эрдэнийн Бэлгүүн. Сураг сонсохны бэлгүүн ChatGPT хоёр нэгнээ нэлийн гайхдаг гэсэн. Яаж вэ гэхээр бэлгүүн ChatGPT-ийн тэнийг гайхдаг бол ChatGPT бэлгүүний асуултыг гайхдаг гинэ. 10-дугаар дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Мөрөнгийн Цэлмэг очор. Энэ амираа, энэ зүгээр амир. Яа сайн сурагчтай. Би газар зүгээр ер нь байгалийнхаа нар дагнаж явдаг. Тэгээд тэрний шалтгаан би дунд ангидаа газар зүйтэй тийм дуртай байгаагүй гэхдээ чаддаг байсан. Тэгсэн чинь манай дунд ангийн багш надаа намайг муухай авчдаг гэдээ 70-ыг тавиад тэгээ миний шар өдлөө тэгээд 12 дугаар анги хүртлээ
шарандаа сайн болоод ирж байгаа нэ. За тэгвэл шилүү хаанд ер нь дуртай юу? Яагаад дуртай болсон бэ? 9 дугаартай бэлгүүнээ хариулъя. Багада өсдөг байсан юмнууд яаж ирээдүйд нөлөөлж байгаа нь яг ингээд гоё санагдаж байгаа байхгүй ингээд яг багада яаж хүмүүжлэлтэй өснө ирээдүйд яг ямар байх нь шийдэгдэж байгаа. Тэр нь яг боддог чинь яг одоо ингээд мэдрээ сууж байна. За ингээд шилүү хаан 10 дугаар дугаар ялагч маань хэрхэн хариулсан болов? Ди. Яагаад? Мегалодон ч яг Shark-ийн яг өмнөх үеийн тэрнээс яг илүү том байсан ч гэсэн хайрцангуй хэмжээтэй Shark ч яг цэнгэр айлгнаас хамаагүй бага тэр нэг жоохон ихсэн ч гэсэн хамаагүй гэж тооцоод Мегалодон цэнгэр айлгнаас бага болчихж байгаа. Аргентинозавр ч яг динозаврын үед хамгийн том нэсэн байхаа яг үлгэр дээр харин тийсэн гэсэн газар дэдэг амьтан болохоор ч би цэнгэр айлгнаас бага гэж үзсэн. Ягаад гэвэл Periocetus colossus тэр чинь газрын амьтан шиг сонсогдож байна. Тэгэхээр ч одоо дийлах гэж бодож байна да. За иймэрхүү хар ухаан гаргаж хариулсан байна. Тэгвэл энэ асуултанд манай 1 дугаартай оролцогч Мэрдэнэ юу гэж хариулсан бэ? Интернетээс харж ирсэн. Цэнгэр айлны талаар нэвтрүүлэг байсан. Тэгээд энэ дээр болохоор цэнгэр айл нь 200 гаруй тонн жинтэй буюу одоо булан бүх цагийн хамгийн том амьтан гэж ярьж байсан. Тийм болохоор ингээ Аргентинозавр нь динозавр буюу дээр үед амьдсан цэнгэр айлнаас том байх боломжгүй. Тэгээд Мегалодон болохоор сайн хийсэн шиг акул учраас цэнгэр айлнаас том байх учиргүй. Тэгээд Periocetus colossus нь ер нь сонсогдоогүй болохоор ер нь тийм сонсогдож байгаагүй болохоор би яг цэнгэр айлн гэж бодсон. Та нар Periocetus colossus-ыг арай л дутуу үнэлж байна да. За тэгээд бүх цаг үеийн хамгийн том нь одоо тэгээд халим гэж юу? За хэдүүлээ тэгвэл хариултыг дэлгэцэн дээр харцгаая. Зөв хариулт D. Цэнхэр алим. За цэнхэр алим байх нэ. Зөвөрс орчлоо баяр хүргэе. Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй байна шүү дээ. Бид нар бүх цаг үед амьдарч байгаа хамгийн том амьтантай цуг амьдраад байгаа байна шүү дээ. Тэгээд бусад хариултууд нь ч гэсэн зүгээр энгийн нэг хариултууд биш. Яг зүйтэй. Аргентинозавр бол хуурай газар дээрх хамгийн том эзлэгүнтэй том амьтан байна. Мегалодон бол бүх цаг үеийн хамгийн том махчин predator байх нь байна. Нөгөө Periocetus colossus нь юу юм бол? Бүх цаг үеийн хамгийн жижиг нь байж магадгүй. За Periocetus colossus бол бүх цаг үеийн хамгийн хүнд амьтан юм байна. Бидний олсон халимны үг. Халим энэ амьтнаас гаралтай байна. Тэгээд өөрөө маш том. Тэгээд хүнд халимнаас тэгэхээр хүнд ихэр чинь болохоор задгаа далаад гарч чадахгүй. Яг л задгаа далаад гарах юм бол живчин. Тийм болохоор эргээр амьдэрдэг. Эргээр хараахан хөл нь алга болоогүй, сэрээ болж амжаагүй юугаараа ингээд эргээр алхаж амьдэрдэг байсан юм байна. За далаа гараад гарах юм бол живчих гээд шүү дээ. Тэгээд бид нэр аюу сүлд олж илрүүлсэн юм байна. Тэгэд ясныхын density-г хэмжиж үзсэн юм биш үү? За юу. Байранд цойлон орж ирсэн дагван маань ямар сэтгэлтэй байна? Өрсөлдөгчдөө юу гэж хэлэх вэ? Өрсөлдөгчдөө амжилт нэхийг хүсмээр гүндий алдаасаа л гэж хэлсэн. Яг сүүлийн мөч болоод эхлэнгүүд те. Би тэдрийг алдаа би асуултаа мэддэг асуулт байгаасаа л гэж бодож байна. Тийм шүү дээ. Одоо ч юм бол яг тулцсан өрсөлдөө шүү дээ те. Амжилтыг бол тийгээсэ те. Амжилтыг бол эхний үедэр хүссэн юм чинь те. За одоо амжилтын эсрэг зүйлийг хүссье гинэ. Одоо тэгэл хариулаад явна да. За намайг яах вэ гэсэн царайтай өрсөлдөгч рүүгээ харж байгаа. Биднийг тэргүүлж яваа. Цэлмэг очроо. Ямар сэтгэлтэй байна? Өрсөлдөгчтэй юу гэж хэлэх вэ? Алдаараа гүйж. За. Манай цэлмэг очроо маань 10 дугаар дугаар дээр бас хүмүүс алдах даалгаврыг өгөөд тэгээд тэр даалгаврыг нь биелүүлсэн тохиолдод гарсан. За энэ хэдүүл энэ тохиолдолд ерөөсөө даалгаврыг биелүүлэхгүй шүү заяа. Цэлмэг очрыг ураанаар барьж авсгий. Харцгаая. 7 дугаар ялагч учрал маань төрөний 30 секундын турш намайг харж зогслоо байна. Хариулцдаг юм уу? Тийм үү? За ямар хариултыг хэлсэн бэ? Яагаад вэ? Би болохоор C буюу 9 гэсэн хариултыг сонгосон. C буюу 9 үү? За яагаад? Arithmetic progress-ийн дараасан 3 гишүүн нь болохоор 5, 7, 9 буюу эдгээрийн нийлбэрүүд яг 21, 315 гэдэг үр дүнтэй учраас 9 нь хамгийн их тоон тэгээд эсэх сонгосон. Тэ цаг дууссан байна. Оролцогчид маань ямар хариултыг өгсөн бэ? 4 дугаарт оролцогч тавга. Би C буюу Монгол гэсэн хариултыг сонгосон. Монгол уу? За яагаад? Бороо тэгээд. За яагаад?
За. Яа. Яасан бэ? Багш нь инээж байгаа. Үгүй зүвчж болно шүү дээ. Багшигаа инээд дээр төлбөргүй Найдад хожигчлаа шүү дээ. Та өөрөөс асуучихгүй. За сонирхолтой байна. Багштай яагаад? Үгүй та өөрөөс асуучихлаа муухай шүү дээ. За дагваг их сонсомоор байна. Түүхэнд монголчууд өвчтэй тарга ханыг давуулж шидчихсэн гэж одоо тэр нь бол Германаас нэлийн хэрэгтэй байсан учраас би Герман биш Монгол гэдгийг сонгосон. За ингээс сонгосон байна. Маш гоё сэтгэл сонгожээ. Монголчууд тэгж давуулж шидчихсэн юм уу те? Хөөрхий хятадууд юм уу? Герман. Хоёр маань адилхан. Ямар биологийн засгийг ашигласан юм бол? Mustard gas. Mustard gas буюу юу вэ? Газ. Ямар хими элемент вэ? Мэдгүй. Холоор зүйтэй тий холоорын хийг ашиглаж ийсэн маш их хордуулж ийсэн аюултай тийм зэвсэг ажилласан байна. Тэгвэл энэ нь хамгийн анхны тохиолдолд муу юм уу биш юм уу гэдгийг хамтдаа элэгцэн дээр харцгаая. Зөв хариулт C. Монгол. Зөв хариулт C. Монгол. Зөв хариулт C. Зөв хариулт C. За гэсэн хариулт байх нэ оролцогчдоо баяр хүргэе. За. За. Их үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн санаачилсан 100% танин мэдхүн уралдаанд нэвтрүүлгийн ялагчаар 100 оролцогч дундаас 100 онооны асуултын дундаас 2 үеийн дагуу биднийг цойлон өөрийн мэдлэг оюунаараа биднийг цойлж чадсан ялагч бол 73 оноогоор дэлгөө шалгарч идэвхтэй халуун болоод ашиг бидэглэе. Багш нар тоглоо таадаг хараад амар их баярлж байна. Одоо на яасан бэ агшаа. Атаархсан юм аа. Гэхдээ бас жоохон ингээ яг бэлтэж байгаад болсон болохоор ялаагүйдээ бас жоохон сэтгэл гутрж байна. Тэгээд гэхдээ төлөвлөгөөтэй бас баяр хүргье. Энэ нэвтрүүлгээс ер нь юу олж мэдв, юу сурав? Энэ нэвтрүүлэг ер нь ямар ач холбогдолтой гэж бодож байна? 7 дугаар дугаарыг ялагч учрлаас асууя. Энэ нэвтрүүлэгт оролцсоноор би өөрийнхөө мэддгүй байсан олон зүйлсийг байгалийн ухааны тухай олон зүйлсийг мэдэж авлаа. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ нэвтрүүлэгт ороод маш олон дурсамжийг бүтээж авлаа. Мөн бас маш олон найзуудтай хүрээлэлд хэлж чадлаа гэж бодож байна. Надад яг юугаа засах хэрэгтэй, ирээдүйд надад яг юу хүлээж байгааг сануулж гисэн зүйл боллоо. Тэгээд энэ нэвтрүүлэгт орсон бүх хүүхдүүд финалийн дугаар дээр оролцож байгаа бүх хүүхдүүд маш их сайн байлаа. Мэддэггүй байсан зүйлээ олж авсандаа аим баярлж байна. Тэгээд нөгөө яг ингэж ялагдахтаа ааж биш те. Одоо ингэж ийм нэвтрүүлэгт ороод ингэж явж ийсэн шүүгээд ардаа түүх болоод үлдэж байгаатай бол аим баяртайгаа. Би бол хамгийн сүүлд орсон гэдэгтээ нэг амар уурлаад байх нэг сэтгэл төрөхгүй яадвал би энэ өөрийгөө сорих гэж өөрийнхөө мэдгүй зүйлийг авах гэж би энд орж ирсэн болохоор эхний 5-д орсон хүүхдүүдэд маш их баяр хүргэе гэж хэлмээр байна. Тэднэрт амар баярлж. Нэг чиглэл рүүгээ биш илүү олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг амар сайн ойлголтлоо. Тэгээд төлөвлөгөөнийг амар тэнцэж явж байгаад гинт доороос амар сайн гараад ирсэн амар баярлж байна. Одоо миний үеийн ямар байна, миний төвшин ямар байна гэд өөрийгөө илүү их боловсруулж, өөрийгөө хичээж чармайлгах ёстой ингээд залхуурч хэвтэх биш. Нэг ч гэсэн ном унших ёстой гэдгийг сайн ойлгож авлаа. Юуны түрүүнд ингээ хамт оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамт мэдлэгээ сорж өдөө хүртэл хамт гээд өрсөлдөж явсандаа баярлж байна. Тэгээд одоо гэртээ харж ер нь бол унтна л гэж бодож байна. Дараагийн үлд оруулаарай намайг. За тэгээ багш тэрэн дээр анхаарай. Дараагийн удаа дагаа хүчтэй нэг хийж үзээх байлаа. За 4 дугаар дугаараа ялагч дагаа. Маш их готрж байна. Уур хурж ийн гэж. Мохой да ямар иргэн бэ.
Үнэ л хэлээ да одоо готраад шүү дээ. Би өөрийгөө сүүлийн асуултанд бурааруулсан дэх готорч. Мөн тэгэж дэлгөөнөө сайн найз маань хайцсанд маш их баярлж байна. Түнэр их бахархаж байна. За манай ялагч маань сэтгэл хөдлөлөд айгүй байсан бах. Тэгээд сэтгэл хөдлөлөө дарсныхан дараа хамгийн төсөөл бүхэл нүү хэмээн боломжийг олгоё. Би өөрийгөө байгалийн дээр дунджаараа хамгийн муу гэж бодож байгаа. Би хамгийн сайн чаддаг юм физик газар 102 гэхдээ яг энэ надтай хамт босч байгаа 9 өөрөөхөд бүгд бөөнөрөө өөрөөсөө гэсэн чадах юм дээр надаас дээр. Тэгээ надаас ерөнхийдөө ухаантай өгч гисэн байгаа. Тэгээд би яасандаа амар баярлж байна. Гэхдээ тэгээд бас нөгөө нэг тийм их хичээлтгэл гаргаж тийм ухаантай болсон хүүхдүүд ингээд надад бараг адан дээр ажигцсандаа жоохон готарж байгаа гэдэг дээр амар гимсэлж байна. Гэхдээ тэгээд надтай хамт энд хамт өрсөлдөнд баярлалаа. Тэгээд маш олон асуултанд хариулсан бүх хариулсан асуултууд чинь чамааг өнөөдөр ялагч болгоод өргөсөн байна. Тэгээд зэрэглэдэг ертөнцид магадгүй те янз бүрийн чансууд эргэцэн ертөнцид магадгүй бүгдээрээ ч ялагч болсон зогсож байгаа юм билүү те. Хэдүүлээ бүгдэндээ өөрсөндөө арууллаа зориулаад нэг халуун алгад шилтгийг урьж байна. Аминго 10 сая төгрөг. Аминго. Сэтгэлээ. Ухаана. За. 49 онооны найзтай. 49 он юм уу? За, сэтгэл юм байна. Би 49 оноо. За, камерны өмнө хэлээг үзтгэл. Би амар гоё юм. Би 30 оноотой яах вэ? За, камерны өмнө хэлээг сэтгэл юу вэ? Маш муухай байна. 0 орж уйсан уу юу? Үгүй юу. Найзаар биш орж хүнтэй уцаар ирсэн. Өөр хэлмээр байгаа юм байна уу? Үгүй. За, манай урган сэтгэл юу вэ? Тайзан дээр хэлээгүй юм аа хэлээрэй. Би өөрийгөө яг хожигдно гэж бодчихсон. Шилж ажилласан шүү дээ. Тэр ингээд аадтай. Саяасан. Би Танцаа явуулсан тийм. Чи нам миний ондааны цаашид дагаад бичиж би чам байна. Би 6 дагуулсан дээр. Насаа явуулсан шүү дээ. Чи би бас насаа явах уу? Би нас тутаа дээр миний их чарч байгаа. Юу яа? Би их тавьсан шүү дээ. Оо энэ. Өнөөдөр мөнгөч өгөхгүй хажаа. Энэ Манай багшиг. Тэбүүний зарлал онааны зарлал. Би цогц зураг гаргачих. Гүнээр гараад юу дуулсан. Тавга бэлгүний ишээ хараарай. За яава. би уйлмаар байна. Уйлмаар байна. Хамаг мөнгө ингээд саагаад байгаа юм чи дэлгэй яа. Куку. Качи. Очирлаа. Гэтэ мойс ирэх юм урьчлаа тий. Угаасаа энэ төр мөс ирэхтэй шүү дээ. Би авмаар шүү дээ яа. За манай Оюутан мотод авъя. Оо ямар шуналтай байна. 10 сая явчих яхадна. Дараа нь 100 сая. Яа. Hello. Hello. Сэтгэл ханагц уу? Юу чиний хөөс юм уу? Наа чи бүр тэр хог болчихсон шүү дээ.